Өмнө нь бол ийм буарж байгаагүй машин техник сонирхолтой юм байна. Тэгээд манай үеийнхэн ч угаасаа иймэрхүү юмнуудыг сурталчлаад их юм бол угаасаа дуртай байна. Тэр ч өнөхөр яг үеийнхээ залуучуудтай яг 2 сарын хугацаанд өнөхөр их гоё санагдаж байгаа. Хувийн мэтлээ бас сайн яаж байгаа. Ингээд их юм бол цэрэгт явцсан шүү дээ баг. Манай хүмүүс ч нөгөө нэг зэлгийн цэрэг алдсан сайгаад би одоо өөрөө оюутан цэрэгт бүртгүүлсэн байгаа. Тэгээд өнөөдрийн өдөрлөг дээр ирээрээ гэхлээр сонирхол ирсэн. Гоё сонирхолтой юм байна. Харин өмнө барьж үзчихсэн гэхдээ анх удаа ийм олон төрлийн буу харж байна. Тэгээд батлан малх ямынхаа зэсэгт зэвсгүүдийг хараад тэгээд бас их олон юм сурж байна. Тэгээд буутай яг яаж харьцдаг юм. Тэгээ ямархаа зэсэг байдгийг бас мэдж олаа. Хувийн мэтлэгүүд нь болохоор нөгөө оюут зэрэг болгон бүгд нөгөө нэг 60 сунах хэрэгтэй 2 минутад. Тэгээд 1 км болохоор 4 минут 20 секунд хаа. Тэр хугацаанд дотор гүйх хэрэгтэй. Тэгээд цэргийн ноорон гэж яддаг төрнөөхөн дээр нэг 6 дарах 9 дарах гэдэг. Тийм удаа хийж байгаа гэж байна. Өмнө нь бол ийм буарж байгаагүй машин техник сонирхолтой юм байна. Тэгээд манай үеийнхэн ч угаасаа иймэрхүү юмнуудыг сурталчлаад их юм бол угаасаа дуртай байна. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр ирсэндээ бол бас баяртай байна. Баярлалаа. Яалч нөгөө 1 жил явахснаас 3 сар явсан хамаагүй амар л гэж бодож байгаа. Тэгээд оюутан цэрэгтэй бол явчвал надад бол амар санагдчих юм оюутан цэрэг. Тэгээд гой зуны дулаанд тэгээд 3 сар юм чинь. Ээж сайн дэмжиж байгаа. Магнаас одоо цэрэгт явж байгаа хүн бараг байхгүй болохоор. Оюут зэрэг их гоё 2 сарын хугацаанд нэг жилийн юмэг хийх болохоор